Өглөөний мэнд манайхаа өнөөдөр Альбиосоор 46 дахь удаагийн Дакар ралли эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн замын одоо 70 гаруй хувь нь бол ийм хатуу шорон замтай. За тэгээ 10% нь бол мэдээж бол та бүхний мэдгээр санд дөөн те чулуутай том юм хатаа роктой юм зам байгаа гэж байна. За яг одоо бол ралли GP буюу дэлхийн аваргын оноонд оролцож байгаа тамирчид хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр бол хурдан зам өстэй ариун байна. Чулуутай зам, элсэн дотор бас чулуутай. Тэгээс учиргүй хурдан явуулахаас бас хязгаараа учир нь Дакарын 1-р өдөр ба. Тэгээс намжуухан шиг явуулаад төгсгөөсөө. Өнөөдөр дотор 2 төөрөөд замаа ярьж болохгүй бас. Тэгээ өнөөдрийн уралдаанаа сайхан төгсгөөч та. За маргаашаас залгаад мөн энэ янзаараа Дакараа маргаая. Хатан жоох өөр юм аа. Айгу том хатан дундуур айгу их явлаа. Тэгээд 66 талаа дээр нэг ухсраад унчаад босч ирээ явж байгаа дахиад 2 унтлаа. Зургаад 2 дахь нь зурглуугаа харж явж байгаа том хурцлөө очмөргээд тэгээ 2 одоо унаад 2 дэлбэлээ. Тэгээ тэрнээс нуруунд дээрс усгүй болцсон. Тэгээ дундын байр хүртэл ямаас усгүй гүрийсараа очичаад дундын байранд ус уучаад сүүлийн 100 дахиад усгүй тэгэл явсараа гарч ирлээ тэ. Амархан хэсэг өлж чулуунууд нь амархан босд нь бол чангал юм. Гой сайхан зам байна уу. Сайхан яваад ирлээ. Тэгээ сарвчгүй явсан чинь нарны өдөс явж чадахгүй байлаа. Тэгсээ замын ажил зогсож хүмүүслээ очиад хийлгээд хоёр тал нь ордгүй юм шүү дээ. Хоёр цог гэсэн тас хоёр госоолж яваад. Тэгээ сайхан яваад ирлээ. Уцагт малгай минь сайхан юм л да. Линзээ бас солисон. Замдаа сая. Тэгвэл линз нь зурагдаад ингээд бүр ингээд юу ч харагдах болчихсон. 50-та газар руу айгу хурдан орсон. Таргуул авах л байх гэж бодчихъя. Дахиад олон өдөр байгаа юм тавьчихсан да. За сайн байцгаана уу? Тал нутгаас Дакар төслийн маань энэ оны одоо анхны том тэмцээн бол Дакар ралли 2026 амжилттай эхлээд байна. Өнөөдөр стейж 1 амжилттай өндөрлөж 305 км цагийн замыг туулаад манай тамирчин хайдаг буюу Бивактер ирсэн байна. За өнөөдрийн зам ер нь хэрвээ стейж 1-ийн талаар үзэгчтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За өнөөдрийн зам уул нь гайгүй гисэн. Бас нэг гайгүй бол биш лээ. Чулууны байрлал ер нь бол Марокко урд нь уралдсан 2 уралдаанаас шал өөр. Зарим газар нь баг эндүрэ хийгээд байгаа юм ааш. Хатан дотор гарч мараа шүлжиж газ бараа. Замтай газар юм тэр замгүй юм уу? Баг зам байхад бол хэцүү. Машин бол ягаач гарахгүй тийшээ. Зөвхөн мотоцикл явж явах шиг л тийм үү. Баг 200 м дотор 2 өгсраад мялга унлаа. 2 дэлбэж яваа. Тэр дэмэж гайгүй. Би гайгүй юм хэдэ гайгүй. Тийм мотоциклны өрүүл тороос тэгээд темперний хязгаарлах шинтер жоохон гибсэн хугарсан байна зарим юм. Тэгээд одоо механик маань юм хийж эхэлчихлээ. За энэ удаагийн Дакар ралли бол бид бүхний одоо зорж ирсэн төслийн маань хамгийн том нэг хэсэг байгаа. За бид бүхэн энэхүү одоо Дакарыг зорихын тулд Абу Дабигийн Desert Challenge за мөн одоо Марокко раллинуудыг дуусгаж ирсэн. За мотоциклийн үед ер нь бас багийн бэлдэж гисэн мотоцикл маань ер нь өнөөдрийн хүн хэцүү замыг хэрхэн туулсан. Нэг нь миний урд нийлээ 2 хүний урд гасан, нэг нь миний хойноос гасан намайг гүйцсэн. Тэр хоёр HT-гийн Honda-нууд байсан. Тэр хоёр зайтай жаа би хойноос явсараа хойно очиад зэрэгт авч байгаа. Тэгээ зэрэг хаадлахад Honda-гоос бол илүү байна миний үсэг. 6 минутын торгуул аваад хоошо 32 төгсөрлөө шүү дээ. За энэ дэр ер нь яг юу болов яавь үзэгчтэй бас сонирн багш байна. Таргуулаад би бол өмнө мэдсэн юм аа. Тэгээд нөгөө нэг 29-ыг урд явдсны гарыгаа гүйцэхдээ 50-та газар орцсон. Хурдтай орцсон. Ер нь уралдааны явцад спид лимиттэй газар хэр их байна? Нэлээд байсан. 50-та газар, 30-та газар, 50-та явжсэн 50 дотор 30 болж муулаад зам хөндлөн гарч байгаа шүү дээ. Төв замууд. Тийм хүү газар айгүй шатны хязгаарууд байсан. За өнөөдрийн этап тун сонирхолтой
Тэгвэл манай халикад бас тун бас том сургамж болсон этап боллоо гэж харж байгаа шүү. Мэдээж бол хурдны хязгаар бол бас нэлээд байдаг. Тэгээд хурдны хязгаар дээрээс бас пенальти авахгүй байна гэж юу бол байдгүй. Тэгээд Дакар дээр гэхдээ бол яг уу гээд суралцаа цаашаагаас анхаарал явах гэж байна. За баярлалаа та бүхэндээ дундын барай контент за мөн одоо Талбаргаас Дакар төслийн амирчин Монгол Улсын гараад амирчин олон улсын инженери мастер халуун болттой та бүхнийг уулзуулаа. Өнөөдрийн стейж ингээд дүүгээр өндөрлөж байна.